Монгол оронд нарийн наривтар ностой хоныг 1930 оноос эхлэн үржүүлжээ. 1990-ад оны үед энэ чиглэлийн хоньны тоо толгой 70 гаруй мянгад хүрсэн бол өдгөө 20 гаруй мянга болж буурсан байна. За өнгөрсөн оноос эхлэн нарийн наривтар ностой хоныг өсгөн үржүүлэх чиглэлээр олон талд судалгаа явуулж эхэлсэн байна. Энэ талаарх мэдээллийг хүлээн авч үзнэ. За манай оронд 1930 оноос эхлээд нарийн наривтар ностой хоныг үржүүлэх ажил манай ахмад мал зочд маань эхлүүлсэн байдаг. Одоо тэгээд 70 жил болж байна да энэ хоньыг үржүүлээд. Тэгээ энэ хоньыг үржүүлэх гол зорилго нь манай Монгол орондоо одоо шинэ брэнд бүтээгдэхүүн гаргах, хоньныхоо ноосыг жаахан нарийсах. Манай бэлчээрийн Монгол хонь чинь одоо ширүүн ширүүптэр ноостой одоо 32 микроноос дээш микрон гэдгийг тавьдаг тийм. Тэгээд хоёр янзын ноолор өссөн хялгасаар ус гэл ингээд ийм одоо бэлчээр малгайтай ийм хонь байсан тийм. Энийг бас бид дэлхийн олон орны жишгт нээцүүлээд бас 100 тонны одоо үйлдвэрээс оруулж иж өөрийн орондоо эх орны нарийн наривтар ност үйлдвэрүүдийг бий болгосон. Энд орхон хангаа, ерөө, талын цагаан гэсэн ийм үйлдвэрүүдийг бий болгосон. Өөхөн сүлдтэй бас наривтар ностой ийм жаргалын төвчлэн үржлийн сүргийг бий болгосон. За одоогийн байдлаар бол эхний үед бол бид 70 мянган хоньтой байлаа. Одоо социализм гэдэг юм одоо 70-80-аад оны шүү дээ. Тэр зах зээлийн хойш энэ хоньны тоо маань тодлогоо ховж яхан сорж ашиг шимэн жаахан буурч одоогийн байдлаар сая явсан гинэт нарийн наривтар ностны гинэтиг энэ төвшин ашиг шимэн хэмжээг нь тодорхойлох энэ байдлаар бид мал зөвшөөрлөгчтэй холбооноос ажиллах гэсэн зөв байдлын байдлаар бол нэг Монгол бас 5 аймагт нэг 20 мянган хонь л үлдэж. За тэгээд за энд бол гол нь одоо Сэлэнгийн аймаг 4-5 сумд за Сэлэнгийн хөдөө аж ахуйн газрын цөмсөргийн бий болох орон нутгад цөмсөргийн аж ахуй болгож энийг хар цандаж ажиллаж байна. За Хинтэй байна, Булган байна. Тэгээд оронд 100 тонны хэдэн ус эрлэгдсэн мэйхтэй юм. Хоньны эднийг бид ялгаж бас нэг цөмсөрг бий болгож нийтийн нөөц удмын одоо сангийн хамгаалах энэ ажил хийхэд эхлээд дөнгөж эхлэлийн төдий явагдаж байгаа юм аа. Тэгэхээр ер нь нарийн наривтар ноос гэдэг бол манай нэгэн сүлжээний үйлдвэрийн гол бүтээгдэхүүн байсан. Одоорч байсаар байна. Үйлдвэр ихэрний дэнэс үйлдвэр байна. Сэргэж эхэллээд одоо энэ ноос эсийг одоо нэгж эхэллээ биднээс. Тийм учраас одоо 20 мянган хонь энэ чинь дотор бас эрлэжлэг янз бүрийн юмнууд байгаа. Энийг одоо сайжруулж үйлдвэрийнхаа хэрэгцээг хангах нарийн наривтар ноосыг одоо гарцыг нэмэгдүүлэх ажил цаашдах хэрэгтэй. Төрийн одоо бодлогын хэмжээнд тавигдах ийм шаардлагатай байна гэж бодож байна. За яагаад энэ ноосыг яагаад өгөхтэй энэ ноос бол ноолон хэмжээний 17-оос 24 микрон хүртэл одоо тий нарийн ноос, наривтар ноос, нэм нарийн ноос гэсэн ийм төрлөөр хэрэглэгдэх энэ кашмир мэйхтэй одоо ноолон бүтээгдэхүүн гэдэг биеийн дэх зөөлөн будагдах чинар сайтай ийм учраас тий ялангуяа корпорат ност одоо корпорат хвшлийн ностой энэ хонь гэж байгаа. Энэ бол одоо цагаан зонгохтой маш их атраа сайтай, сунах чадвар сайтай. Ер нь нарийн наривтар ност хоньны ноосны гол онцлог нь сунах чадвар, будагдах чадвар сайтай учраас брэнд бүтээгдэхүүн үйлдвэр боломжтой. Брэнд гэдэг бие угаар хэлээд байх. Тэр ноолрын хэмжээнд очиж хүний бие өмсгөд зөөлхөн одоо тод сайхан гялалцсан сайхан өнгөтэй бодогдох чадвар сайн гэдэг чинь бүтээгдэхүүн нөлөөлдөг. Тийм учраас бид 70-80-аад оны үед бол нэгмэл сольжмлын үйлдвэрийн одоо мэргэжлүүдтэй хамтран Монгол шин загварын одоо бүтээгдэхүүний олон стандарт загварыг бий болгож бүтээлээ батлуулж байсан. Тэр маань зах зээлийн одоо үед ингээд дарагдаж хуучраад мэргэжлүүд маань одоо хамсдаж ингээд яс учраас энэ маань матагдсан. Саяхны болсон нэг зөвлөгөө өнөр бид бас энийг ярилцаад ахин сэргээх. За энэ буусан шалтгаан олон тайлбарлагдана л да. Тэгээ голлох шалтгаан нь бол одоо зах зээл ороод маллагын одоо
арчилгаа маллага хагас байран малгаатай тэжээлэх зарцуулагддаг. Тэгээ хаалт насны үед энэ жирийн ханаас ялгаатай энэ одоо байран одоо бэлчээртэй дарш одоо ногоон тэжээл тийм ээ олон настар муулын одоо юм тэжээл за хэвэг хүч тэжээл хэвэг одоо авьяас гээд ингээд ийм шаарддаг тэгжээж бүтээгдэхүүн эргэн гаргадаг ийм мал байхгүй. Ихтэй ч одоо зах зээл ингээд ихтэй чинь шилжсэнээс хойш энийг чинь үржүүлэхээр Монгол энэ бэлчээрээр нь яачгаа хариулцгаад тэгээд яг Монгол энийхээ мах чанар сайтай юм. Тэгээд яадаг ноос мас бүтээгдэхүүн одоо үнэмчих юм дарлаа. Аюу мэдхгүй үйлдвэр маань ажиллахгүй болох төр зөв ноос авах газар байхгүй. Бид одоо эхний ээлжинд бол тухайн аймаг орон нутгийн энэ нарийн нэрвэрнээс тань үржүүлж байгаа орон нутгийн сумд одоо цөм сэргийн аж ахуй болгож байна. Яагаад гэвэл одоо тэнд байгаа хүнийг цуглуулад нэг цөөн тооны нэг сурч баймаа. Энийг цөм сэргүй болгож за одоо энэнийхээ ашиг шимэн төвшинг тогтоож генетик одоо юуг нь төвшингийн тогтоогоод ашиг шимэн нэмэгдүүлэх боломжийг судлаад тэр төвд дээр одоо сүмсгийнхаа төв гэж одоо тий аж ахуй ихтэй та нэг суурч бай, хоёр суурч бай, гурван суурч бай тухайн оронд хэдэн хоног тэрийн цуглуулад ингэж богинуулах ажил хийгдэж байна. За энийг ингээд ашиг шимэн төвшингийн тодорхойлоод генетик нөөцөө юугаар сайжруулах энэ үйлдвэр хоньны их үйлдвэр нь ямар үйлдвэр вэ? Ямар үйлдвэр оролцож яаж одоо бий болсон хонь тухайн одоо 90% орхон ба талын цагаан ба ямар үйлдвэрүүдийг оролцуулж энийг гаргаж авсан. Энэ их үйлдвэрүүдээр нэг удаа цус сэлбэх ажил шаардлагатай байна. Тэм учраас бид бас нөөцлсөн гадаадаас хөлдөөсөн үр хөврөл авах ажил одоо явагдаж байна. Тэгээ энийг авчирсны дараа бид бас мэргэжлийн одоо малай чухал хөрөлн дээр бэлтгэгдсэн одоо үр хөврөл шилжүүлэн суулгадаг. Одоо мэргэжлийн баг бий болсон. Энд одоо бүгд оролцож байна. Эднийг одоо энэ сүргийн төвүүд дээр хэдхэн цөөхөн газар байна шүү дээ. Одоо нэр нь 5 аймгийн нэг хэдэн сумд. Энэгээр ингэж л одоо бид шинэ хоньныхоо генетик удмын сангад хамгаалах ийм л ажил хийгдэж эхлээд байна. Цааш тэгээ улсын бодлогод оруулаад бас төсөв хөрөнгө оруулж тэрнийхээ тоо толгойг нэх нэмэгдүүлдэг юм хэд ашиг шимэн төвшингийн тухайн үйлдвэрийн стандарт хэмжээнд нь хүргэж барих асуудал бидэнд чухал байна л та. Их орондоо одоо бий болгосон энэ сайхан үйлдвэрийнхээ малыг одоо тэгээ үйлдвэр маань нарийн нэрвтер ноосоо нэгч эхэлж байна. Энэ шаардлагатай болж байна. Бид бас их одоо мах нь гас сайтай шүү дээ. Ганцхан ноос гэд бид нэр одоо мах ноосны нэгдэг шүү дээ.